Сайн мэцхан өрхөмөд үзэгчтэй манай бэлгүүн ус тавчаа подкастын маань ээлж дугаар үзэгч та бүхэндээ хүрэхэд бэлэн боллоо. За манай подкастын маань энэ удаагийн дугаар бол одоо ер нь бол би бол Монголын түүх гэж хэлнэ. Бараг тий? Биш. За тийм ээ, тусгай дугаар. Тусгай дугаарууд яг зөв. Бид нар бол ер нь Монгол улс одоо манай Монголд хийдэг маш олон контентууд, подкастуудаас юу харж байгаад бас арай нэг байдаггүй шин соргог ийм сэдвээр үзэгч та бүхэндээ за хүрэхээр сууж байгаа. За энэ дугаарын маань онцлог бол ер нь Монгол улсад татварын одоо салбар яаж бий болсон юм. Тэгээ бид нар нөгөө та дугаар түүхэн дээр бол их олон ярьдаг л да. Ингээд ингэсэн гэдээ дуулна. Яг тэрийг бас яг үзэгчд маань бас яг онж тоочилж энэ бас энэ чинь ер нь Монголын татварын үе штэ гэж бас ойлгосноо үгүй сайн мэдэхгүй байна. Тэгэхээр бас энэ татварын талаар бас их олон ээлж дугааруудыг бас хүрэхээр ингээд бид нар бэлтжихэд байгаа. За энэ удаагийн нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар Cafe Capsule кофе шоп хамтарч ажиллаж байна. За одоо энд баригдж байгаа би бол одоо амьдралд анх удаага бананта латте гэдэг юм ууж үзээ сууж. Тэгэхээр их сонирхолтой амттай юм байна. Тэгэхээр үзэж та бүхэн маань бас надтай адилхан эсвэл бэлгэн багштай адилхан юм кофенуудыг юм шинэлэг ялангуяа Starbucks-ийн юм алдартай франчайз кофег бас амтлахыг хүсэх юм бол Michelle Walking City-д ирж амсаад үзээрэй гэж урьж байна. За өнөөдөр татварын талаар бид нар тэгэхээр ер нь яг юу ярих ёстой болж таарч байна. Бид нар татварын талаар ер нь юу мэдэх ёстой юм болоо. За энэ манай өнөөгийн яг өнөөдрийн чөтөрийн бэлдэж байгаа энэ тусгай дугаар дээр нь татварыг ер нь ярилцсан дээрээ гэж. Одоо энэ шийдвэр гаргасан л да. Тэгээ ер нь дийлэнх тохиолдолд юу шүү дээ. Нэг дайн байлдаан яриад исэн. Байлдаал байдаг. Байлтахаас өөр юмгүй байсан юм шиг одоо манай энэ хаад манай өвгдээц те манай хөлөг баатрууд одоо манай монголчууд энэ гүй эн чинь бас дэлхийд ноёлж байхдаа юу хийж бүтээж исэн юм бэ. За мэдээж хэрэг тухайн цаг үе нь бол догшин цаг үе байсан, харгиссан хүн байсан. Дайн байлдаал нэгчээсэн. Тэгээд байлтахаас өөр юм бол хийж байгаагүй биш. Энд маш их том өөрчлөлт, шинжилэлт, дэвшилтийг Монголын эзэнт гүрэн бол хийж ирсэн. За яагаад татварыг сонгов? Татвар. Одоо такс татвар. За энэ мэдээж хэрэг хүн болгон төрхөн үнэн. Татвар төлөх нь үнэн. Өгөх нь үнэн. Тийм биз? Бид нар бүгд татвар төлдөг. Бүгд татвар төлж амьдардаг. Ер нь аль ч улсад очисон, хаач очисон, ямар ч газар очисон бүгд л татвар төлнө. Ямар ч ажил хийсэн шүү. Тэгэхэр чин энэ хорвоо татвар төлөөгүй ганцхан хүн байдیں۔ Робинзон Крузо татвар төлөөгүй. Арал дээр гацтай байлаа тийм. Нөө хиний зохиолчтэй Дэни Дидрогийн зохиолт тийм ээ. Робинзон Крузо татвар төлөөгүй байх хэрэг бодит байсан бол. За харин энэ хүн болгон хүүхэд байхаас ахуулаад ер нь татвар гэдэг талаар бас ядаж нэг А, Б үсэгтэй байх ёстой маа. Эх орондоо иргэн болж төрсний хувьд А, Б үсэгтэй татварын талаар хүүхдийн тоглоом худалдаж авлаа. Үлгий худалдаж авлаа, живх худалдаж авлаа. Угж худалдаж авлаа ч гэдэм юм. За хоёулаа бүр цай авлаа. Чихэр авлаа. Бүгд мөнгө штэ. Энд мөнгө нь татварын шингэсэн байгаа. Гадаадд явж байхад чинь татвар нь тусдаа. Өөний $5 юм байна. Энийг худалдаад авчих хэрэг зэрэг яг кассан дээр бичүүлэхэр чи зэрэг $6 биччихдэг. Тэн 5 гэсэн яагаад энэ дээр 6 гэдэг юм бэ гэхээр зэрэг this is tax гэдэг байгаа. Энэ бол татвар гэдэг. Чинь манай монголч нь 3800-ын таалгач гэдэг юм уу? 3500-ын таалгач гэдэг юм уу? За одоо бараг мах 30 илгүүлээч гэдэг юм уу? За юу ч хоёлоо цамц худалдаж авлаа ч гэж одоо юу ч худалдаж авлаа. Яг тэр хэлсэн үнээр нь авж байгаа чинь тэр татварын шингэсэн байгаа. Ялгаа л юм. Тэрнээс ш одоо хоёлоо нэг 20,000-ын цамцыг авснаа 25-аар такс одоо энэ кассан дээр уушуулж гэсэн бол байхгүй. Тэгэхээр энэ татвар гэдэг бол ер нь улс их орны оршин тогтнол юм аа. Улс их орныг одоо цааш оршин тогтнох, улс их орн хүчрэгчих, улс их орн хөгжих энэ болгон юм дээр бол татвар бол зайлшгүй байна. Тэгэхээр бүгд татвар төлнө. Хүн болгол бүгд татвар төлнө. Багш болгон бид нар яадаг вүлээ? Цалин буухад татвараа төлүүлж байгаа шүү дээ. Бүх төсвийн ажилтнууд цалингаа буухад татвараа төлүүлж байгаа. Бүгд татвараа төлж амьдарч байгаа. Тэгэхээр би эх орондоо хайртай над шиг эх оронч байхгүй бусд нь эрлиц хорлиц гэд цээжэд илдэг хүнийг эх оронч гэдэг юм аа. Эх орондоо ажиллаа хийгээд татвараа төлөөд явж байгаа үнийг л эх оронч гэдэг.
Эх оронч гэж хэрвээ ярих гэж байгаа бол эх орончид ч гэсэн татвар төлж, жинхэнэ эх орончид ч татвараа төлж байгаа шүү. Ажлаа хийж байгаа бид нар бүгдээрээ л ажил хийдэг. Татвараа төлж байгаа. Чи эх орондоо хайртайгаа л харуулж байгаа шүү дээ. Тэгэхээр татвар гэж яг юу вэ? За энэ Монголын эзэнтэх гүрний үед эзэн Чингис хаан бол одоо ер нь дэлхийн судлаачдын би энэ Лев Гумилевийн хар домог болон их тесрэлтийн онол байна. За мөн Юаносын судар бичиг. За энэ Персийн судалгаа гэл ингээл үзэхэд бас энэ татврын системийн талаар бас тодорхой хэмжээний нэлээд том одоо сэдвүүд байна л та. Нэлээд бас олон сэдвүүд байна. Чингис хаан бол дэлхийн хамгийн анхны татврын шинжлэгч хүн байсан байна гэж гадаадын түүх судлаач нар л гаргаж ирсэн байна. Одоо реформ, tax reform гэж байгаа шүү дээ. Би чинь таныг одоо анхны татварыг бий болгосон байна гэж хэлж байна гэж бодлоо шүү дээ. Гэхдээ анхны татврын реформч. Тэрнээс чинь анхны татвар гэж ярих гэж байгаа бол за хүнүүгийн үед байсан бол бүр дээр Атилийн эсвэл нарийн ярих гэж байгаа бол бүр өөр юм байгаа. Ромын үед ч байсан шүү дээ. Грекийн үед ч байсан. Зүгээр альва улс үүсэл бол альва улс орон үүсэл бол яадгүй татвар бодогддог л байхгүй. Улс болгон заавал татвар. Зүгээр улс л үүсцэн. Том улс үүснэ үү, жижиг улс үүснэ хамаахгүй зүгээр татвар. Тэгэхээр чин зэрэг за тэр татвар оршуудаар төр оршваа, төр оршуудаар татвар оршваа гэл одоо эзэн Чингис хаан хэлсэн гэл үгүй хувлаа хэлсэн гэл за ямар ч байсан манай хаад хэлжээ. Их хаад маань бол хэлж. За харин дэлхийн хамгийн анхны татврын реформч одоо реформер. За энэ манай хаан бол зөвхөн агуу байлдан дагуулагч төдийгүй санхүүгийн системийг маш том санхүүгийн сууд системийг үндэслэсэн хүн байна. За үүнийг бол эзэн хааны үед бол алтан тогтолцоо гэж нэрлэдэг байсан байна. Манайхаар юу татврын алба. Монголын эзэнт гүрний алтан тогтолцоо тэгж нэрлэдэг байсан байна. Алтан тогтолцоо нууц баримт гэдэг яг ийм нэртэй байсан. Бүр. За. Тэгэхээр чин зэрэг одоогор юу эмт Монголын татврын алба гэж байгаа шүү дээ. Тэр шиг их гүрний алтан тогтолцоо гэж нэрлэж байсан. За энэ бол ер нь одоо 10-ын системийг байгуулснаас бас эхэлсэн байгаа юм. За 10-ын систем бол нарийн сайн судлах юм бол татврын програм яваад байдаг. 10-ын систем чинь. Дан ганц өнгөцгөн харах цэргүүд юм шиг боловч цаагаараа бас цэрэг биш. Нэг цэргийн ард нэг айл байгаа. Тийм биз? Тэгвэл 10-т гэдэг чинь 10 цэргийн ард хэдэн айл байгаа? 10 айл. Яг зөв. 10 айл байгаа. За энэ 10 айл бүрт одоо тий бүгдээрээ 10-ын даргын өмнө 100-ын даргын өмнө гэдэг ингээд дэше явдаг. Бүртгэгдсэн. Одоогоор ярих юм бол татврын одоо дата бааз байсан байхгүй. Татврын дата бааз байсан. За чи нэг 10-ын цэрэг байсан. Хойлоо нэг 10-т гарцсан заяа. Тэгээ явж лээ гэж бодъё л да. Харин төлөх татварууд нь бүгдээрээ тодорхой байдаг. Тэгээд хөршийнхөө болон анд нөхдийнхөө тусламжтайгаар энэ бол бүр маш том баталгаатай. Татвар төлөх нь бүгд баталгаатай болцсон. Цэрэг болгон татвар төлж явах юм шүү дээ. За баталгаатай болцсон. За тэгэхээр энэ систем бол их хаанд хинээс юу авч болохоо шууд 100% мэдэгддэг боломжтой байсан. Их хаан хинээс юу авч болохоо шууд 100%. Тэр чинь 10 хүнтэй ярьчихж байгаа шүү дээ. Төмний ноёнтойгоо ярьчихж байгаа шүү дээ. Нөгөөх нь доош 1000-ын ноёнтой ярина да. 1000-ын ноён 100-ийн манлайлагчтай ярина. 100-ийн манлайлагч 10-ын манлайлагчтай ярина. Яг орчин үеийнх юм бол 100-ийн дарга 10-ийн дарга тэр үед дарга гэдэг үг нь байсан ч юм уу гэж. Зүр манлайлагч 10-ын манлайлагч. За танаа 10-ын манлайлагч хин ингээл. Танаа 100-ийн манлайлагч хин гэдэг шиг зүр доодох манлайлагч болгондоо бас тэргүүлэгч нар манай 10-ыг тэргүүлж байгаа. Ингээ манлайлагч тэргүүлэгч одоо арай чиглүүлэгч хэлж байгаа үг. Манлайлагч гэж юм тодорхой болох хэлдэг байсан байна. За тийм болохоор зэрэг бүгдээрээ 1% татвар авдаг. Тий. 10 толгон 10-ын гишүүн болгон 1% татвар одоо яах нь вэ? 10-ын дарагтаа 100-ын дарагтаа өгнө шүү дээ, тийм ээ. За ингээд явдаг. За энэ яг энэ 1% татварыг их хааны хөх дэвтэр дээр хөвчүүр гэж нэрлэдэг гэсэн. Хөвчүүр. За тэгтэл бол их хаан бол маш бага татвар авдаг байсан. Их
их хааны татвар бол маш бага татвар авдаг байсан. За энэ татвар нь бол ер нь бага байх тусмаа нэг сони юм иргэд төлөх дуртай байдаг гинэ. Татвар багасах тусам иргэд төлөх дуртай байдаг. Сонин бууз. Үгүй яг бас сэтгэл зүйн юм орж ирж байна гэсэн үг л дээ. За ер нь бол үүгээрээ эдийн засгт хэлдэг. Тийм болохоор зэрэг манай агуу их эзэн хаа маань Чингис хаан маань эдийн засагт хэлж байгаа энэ үзлийг либертарын үзлийг 800 жилийн өмнө хэрэгжүүлж ирсэн юм болж таарч байгаа байхгүй. Одоо л учир зүггүй гүнд либертар үзэл, либертаризм гэж одоо бүр ном зохиол гараад л номын сангуудаар зарагдаад либертар гэж үе, либертаризм гэж үе. За нэг шинэ изм гараад ирлээ л гэж ойлгоод байна. Яг энэ либертаризм гэдэг чи яаж юм? Тухайн үед манай эзэн Чингис хаан үүнийг бүтээж исэн болж таарч байгаа байхгүй. 800 жилийн өмнө шүү дээ. Одоо үндэс тавьсан гэж л хэлж байна. Үндсийг нь тавьж. Тий, үндсийг нь тавьж исэн байна. За тэгэхээр энэ дэлхийн хамгийн анхны баг free tax zone буюу татварын чөлөөт бүс. Монголын эзэнт гүрний энийг гаргаж ирж байсан байна. Их хааны. За энэ их хаан маань болохоор зэрэг маш их эрдэмтэй мэрэгдүүдийг, цэцдүүдийг, за их ур чадвартай тийм ээ, эмч домч нарыг, за тэгээд сурган хүмүүжүүлэгч нар, одоо багш гэж, одоогор багш гэж, тухайн үед одоо сурган хүмүүжүүлэгч нар ч гэдэг юм аа. За багш. За ийм хүмүүсийг бол татвараас ирнэ чөлөөлж л дээ. Их хаан. Их хааны энэ зарлиг дээр байдаг. Яагаад эдгээр ингэ татвараас чөлөөлөгдөж вэ? Одоо нөгөөдөл нь татвар төлдгүүд нь гайхна үстэй. За тэгэхээр тэгвэл эрдэнэ номтол болохгүй юм байна ч гэдэг юм уу. Багш болохгүй байж гэдэг юм уу. Тийм юм бас маргалдаж ер нь болох л байх. Тэгэхдээ боловсрал соён гэгэрэл ангаах ухаан улам хөгжөөд эхэлдэг байхгүй. Тэгэд энэ дээр чинь бас багш нөгөө татварыг сулж байгаа баг байлгаж байгаа нэг үндэслэл нь бол нөгөө юу гэж болох вэ? Гадаадын худалдаачдыг тал нутаг руу татах, худалдааны улсгалыг наашаа оруулах замаар ер нь бол энэ нэг нөгөө арабын соёл чинь бас ер нь татвар их авдаг байсан юм шиг байгаа юм. Тийм учраас барыг нөгөө арабын зарим мундаг том соёлууд чинь л алт эрдэнэстэй дийлдэхэ болоод ч юм уу. Арабын худалдаачид болон жүүдийн худалдаачид, еврей худалдаачид хар хорин дэрдэг байсан шүү дээ. Тэр чинь зэрэг их хаан маань татвараас чөлөөлдөг. Гэхдээ та нар татвар төлөхгүй гэсэн юм байхгүй. Зүгээр татвараас хөнгөлдөг. Хөнгөлждөг. За тэгвэл зүгээр хоёлаа зүгээр нэг энгийн л нэг юм байл. Яг эзэн Чингис хаан шиг яг өнөөдөр бол цөмөөрөө за нэг номерт инженерүүдээ, хоёр номерт эмч нараа шийд юм уу те. За одоо энэ мундаг хүмүүсээ те боловсрал соён гэгээр л одоо те ангаах ухаанаа хөгжүүлэхийн тулд одоо энэ хүмүүсээ зүгээр л татвараас хөнгөлч чөлөөлөхгүй, татвар төлөхгүй гэж байхгүй. Татвараас л хөнгөлч. Тэр чи яаж юм? Авдаг цалин их болчихж байгаа шүү дээ. Тийм биз? Татвараас нэг эхний хагасчил 6 сар 50% хөнгөлч. Тийм биз? За яаж манай энэ ангаах ухаан, соён гэгээр л илүү хөгжих бол? Яах бол? Хүн болгон инженер болъё, татвар 50% хагас 50% төлж ин ч гэдэг юм уу. Тэгээд эхлээд гүйлдэх бах, шуурах бах. Гэвч нийгмийн энд чинь татвараас ингэж хөнгөлж байгаа шалтгаан чинь чамааг ингэж хөнгөлж байгаа юм чинь чамаас илүү их ур чадвар, илүү их юм нэгж авнаа л гэсэн үг болохоос ш дархан ирэх хидлээд дархан цааслагдсан хүмүүс бол та нар шүү гэсэн утгатай юм биш шүү. Үүнийг нь бас яг зүгээр ойлгох хэрэгтэй. Татвараар хөнгөлөөд өчгөр чинь зэрэг нөгөө хүн чинь цалингаа ахиугаа авчиж байгаа штэ. Тэрхээрээ зэрэг нөгөөдөл чинь яаж ийн улам ажилдаа дуртай болно. За ядаж л нэг гадагшаа татгшаага. За Монголын цалинж амьдралцтай хэцүү ба. Оросын дуун дээр Жириновский гэдэг нэг нөхөр байдаг штэ. Оросын тэр сөрөг хүчний дарга. Энд л орилж явдаг. Одоо байхгүй болчихоо яаж вэ? Насарч вэ яаж вэ? Гэтэл тэр хүн дандаа монголчуудыг шүүмжилдэг. Дандаа шүүмжилдэг. Тэгтэл нэг удаа дуун дээрээ ширээнүүдэд орилж исэн. Бүр бичлэгнүүдээ. Цагта Батхан хүртэл Чингис хааны ачхүү Батхан хүртэл ийм татвар авж байгаагүй шүү гэж хэлдэж. Одоо бүр орилж исэн. Яг тэр бичлэг нь байдэн шүү. Алтан ордны эзэн хаан Бат Бэрх эднэр чинь яаж ин мөнх төмөр
тийм ээ. Эдгээр чинь зүгээр татвар руусчуудаас татвар татдаг. Гэхдээ айгүй баг татдаг байсан баг. Тэр чинь бас нөгөө юу шүү дээ тийм биш. Баг татаад байгаа нь Монголын эзэнт гүрний харьяанд орцсон учраас бас нэг амьдрах, амиа зогоох, аятай таатай амьдраг гэсэн бас нэг тийм юм бас байгаад байгаа шүү дээ. Шашинд нь чанддаг. Зүгээр усыг эзэлчээд бүгднийг алж ядахтаа чухал биш шүү дээ. Шүтдэг шашны шүтүүлээд хийдэг юм ин хэлж байгаа байхгүй юу? Тариаг нь тариулаад ногоог нь ургуулад ч гэдэм юм. Зүгээр татвар ав. Усыг өдөрт хамгийн зөв аргад чинь хийнэж байгаа шүү дээ. Тэрнээс ш одоо бүх эмэгтэйчүүдийн хатан болгож аваад бүх эрэгтэйчүүдийн толгой дараал нь цавчаа цаазлаад тийм юм болоогүй шүү дээ. За ямар Европын колоничлогчд шиг урж ирээл бүгд бүтэн твийн ард түмнийг алж ядаж устгаал өөрсдөө ямар колон байгуулж ирсэн биш. Зүгээр эзэлж аваад хэл ойлголцохгүй байгаа шүү дээ. За зүгээр татварын чинь зүгээр татвар аав зүгээр татвараа төлчих. Дайн болох юм бол танаа тэндээс тэдэн цэрэг татна, тэндээс тэдэн цэрэг татна, тэндээс тэдэн дархан татна, тэндээс тэдэн зэвсгийн одоо тий нөөц яг тэндээс тэдэн хонь аавч гэдэг юм уу одоо тэндээс тэдэн актмор аавч гэдэг юм ингээл авчдаг л байхгүй. Тэгэл удирдагч нь Монгол хүн одоо Бат хаан байдаг ч гэдэг юм уу. Тиймэрхүү юм байсан. Тэр чинь улсыг удирдах байгаа хамгийн зөв аим татварын зөв систем байгаа байхгүй. Та нүг ярьжсэн шүү дээ. Юу хийн үү, юугаар хиймээ өөрөө мэд. Тий. Гол нь мөнгө өг. Зүгээр татвар. Тэрнээс байгаа бүх мөнгө өг гэж хэлэхгүй шүү дээ. Зүгээр 1% өгч. Хөвчүр гэдэг чинь 1% авдаг байхгүй. Хөвчүр. Говчур гэхээр яах вэ? 3-ыг авдаг байхгүй. Ойлгож байна уу? Тэгэхээр алба төлөх гэхээр чинь зэрэг яах вэ? 10-ыг авна. Арай жоох ихсээд эхэллээ гэсэн. Чиний 100 хоньны 10-ыг би авна. 90 чинийх байхгүй. 30 гэвэл 3-ыг авна. 97 чинийх. Хөвчөөр гэвэл 1-ийг авна. 99 чинийх байхгүй. Гэхдээ тэгэл болоо. Тэг чи айгүй зөв татвар. Тэр чинь яаж юм? Би харин хэлжсэн шүү дээ. Ил хаан тусын үед болон цагаатай хаан тусын үед Алтан ордны эзэнт улсын үед нутгийн уугуул иргэн дээр очиод чамайг даралдаг татар Монгол хаа байна мэдхгүй дээгүүрэл идэх баг. Би л хараагүй. Тэр ижил мөрөн дээр байдیں гэсэн. Би л очоогүй. Би зүгээр өөрийнхөө эзэндээ л Кинязда тийм ээ графта өөрийнхөө ноёнд бол би татвараа төлөөл явж байгаа. Эзэн маань цаашаага тэр яаж ч өөр хамжлагын дээр ажиллаж байгаа шүү дээ. Би ингэж байгаа л гэж хэлдэг. Тэрнээс ч нэг амар дарлаал нэстэмэрэ бүр голын артал голд нь артал гомдоогоод модны тултал нь шулаад байсан юм бол байгаагүй. Тэгэхээр энэ эрдэмтэй мэрэгд одоо тий цэцэн одоо мэрэгэн боловсралтай маш мундаг энэ хүмүүсийг бол одоо ингэж татвараас чөлөөлж ирсэн. За үүнийг бол яаж юм? Одоо мэрэгэн хүн эрдэм номтой бол ур чадвартай хүн татвараас чөлөөлөгдөж байна. За дараад нь өртөө гэж байгаа байхгүй. Өртөөний татвар. За энэ гэхдээ жоохон хамгийн үнэтэй татвар байсан. Яг гэвэл зоос авдггүй биеэр гүйцэтгэдэг алба байсан байхгүй. Биеэр гүйцэтгэдэг татвар төлдөг. За энэ мөнгөөр биш биеэр гүйцэтгэдэг цаг хугацаа хүч хөдөлмөрөөрөө төлдөг алба байгаа юм. За энэ яаж юм? За чиний хурдан морийг хааны элч унаад авах байхгүй. Чи хааны элчт морой хурдан морой унуулах уу? Одоо өгнө шүү дээ. Тэр нь тэг гэргээр явж байгаа бол тэгээ шууд өгнө шүү дээ. Тий. Хааны элчигээд унаад авах чинь. А чи тэгтээ тэр хааны элчийг өөрөө хооллож унтлах хэрэгтэй байхгүй. Тий. Хооллож унтлах хэрэгтэй байхгүй. Хурж ирээл гэргээ үзүүлнэ шүү дээ. Хааны гэргээ гингот нь дээ тэнгэр минь үтсэн харсан хүн аюутгаа биширдэг бай. За илүү ороод. За яах чинь гээл. За илүү танд нэг хонь төхөрөөд өг юм уу гээл. За илүү тэгэл хооллож ундуулч. За би хамгийн сайхан хурдан морой барьсан шүү. Та энийг унаарай. За гээл чинь одоо шууд авкал явчихж байгаа ш дараагийн. Өртөөний албыг бол ингэж одоо өртөөний татвар гэж өөртөө яг биеэрээ гүйцэтгэдэг юм татварын алба байсан. За тэгээд энэ татварынхаа энэ суурин дээр цэрэг иргэний ардчилсан хуультай байсан болохоор нүүдэлчдийн цэрэг захиргааны төгс бүтцийг бий болгодог. Хамгийн гол нь чинь. За нэг аравтаас нэг одоо хүн татвар төлж байгаа болчих гэж байна. Тэгэхээр яах вэ? Нөгөө 9 нийлээд. Нөгөө 9 нийлж туслахгүй болдгоо байхгүй. Чи шууд яац юм чи татваргүй өстө нэрэ эртэрийн байлдаанд нэрэ би нэр ол замаг олчихсангүй нэрэ бид нар тэгэл нэг гизэг сэргийн ангид бид нар хамт орж байгаа штэ тэгэл тийшээ нэг давкал орцсон чинь би нэг олигтойгоо яаж чадсангүй гэд хэрвээ чи татвар төлөхгүй бол 9 бүгдээрээ чамтаа толгоогоо ахуулдаг байхгүй толгоогоо ахуулдаг байхгүй тэгэхэд бол бид нар яаж штэ
татвар чамд өгнө шүү дээ. Залуу маа ялуу ингэ гэж чамд ингэ тусалж байгаа юм. Гэхдээ тэгнэ үстэ тийхгүй бол яах юм? Бие биендээ ингэж итгэж туслахгүй бол болохгүй. Монголын цэргийн 10-ын системийн эв нэгдэл эндээ байсан байхгүй. 10 хүнийг нэг хүн шиг болгохын тулд ерөөсөө л татвартаа нэрчдэг байхгүй. Татвартаа нэрчдэг. Харин энэ Ром, Македон, Грек за бүр нарийн ярих юм бол Ромын үед бүр муухай арга хэрэгэлдэг байсан юм. За тэрнийг нь хийлээд яах вэ? Цэргийн нэгтлийг алдахгүй тулд аюу муухай арга хэрэгэлдэг байсан. Одоо тэрнийг энд яриад яах вэ? Татвартай холбоог аюу муухай арга. Гэтэ Монголын эзэнт гүрэн 10-тайгаа харьцахын тулд яах ёстой? Энэ 10-т нь бодлоо энэ 10-т нь зүгээр байгаад иж болохгүй шүү дээ. Бүх 10-т яг нэг тэр олон нэг түмэн цэрэг нэг хүн шиг хөдлөх ёстой байдаг байхгүй. Тэгэхээр чи зэрэг бүх 10-тад яаж юм? Тулж харьцах ёстой болдог байхгүй. Яаж тулж харьцах юм? Татвараар. Зөв. За татвар харьцсан. За ингэ нэвтрүүлгийн дундор хамтран ажиллагчаа танилцуулъя. За манай тусгай дугаар буюу татварын талаарх тусгай дугаарын хамтран ажиллагчаар за кафе капсул хамтарч ажиллаж байна. За ярь үзэгч та бүхэн маань кафе капсулаар одоо ирж үйлчлэхийг хүсвэл Мишель Walking City-гийн за дунд үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгэхээр энд бас одоо дэлхийд алдартай Starbucks одоо кофений франчайз учраас та бүгд маань яг алдартай энэ чанартай кофег Монголоос авахын боломжийг бүрдүүлж өгсөн байна. Тэгэхээр та бүхэн маань ийшээ одоо хүрэлцээрэй гэж хүсэж байна. За тэгэхээр энэ яаж ин энэ нэг 10-ийнхаа төлөө яаж ин 9 хүн 9 айл тус болдог байх нь шүү дээ. 9 хүн 9 айл тус болдог. Инхээр яах вэ? Татвар зөө бүрдчихдэг байхгүй. Тэрний нөхрөөс ч толгоог нэг бүхэл бүтэн 9 айлын асуудал ар гэр шийдэгдэж байгаа шүү дээ. Дайн гэдэг чинь хэцүү шүү дээ. Хамаг юм ачаалаад ингээ аваа ингээ явчихдаг. Ар гэрээ шийд. Хэрвээ тэгэл байхгүй бол ар гэр чинь яах юм бэ? Та нэгэ тэгж ярьжсэн те монголчууд ингээд айгүй сайн байлдаад ялдаг байсан нэг шалтгаан нь тэр чинь нөгөө хариуцлах гэр бүлээ ингээд бас аваа явж байгаа ш те дайн одоо аян дайн тэгэхэр чинь чи өөрөө байхгүй болчих юм бол тэгээд баларнаа тийм учраас адуу малаа хонь малаа туугаа явж байгаа. Гэр бүл ачаа өсгөө аваа явж байгаа ш те. Хамт бүр гэр бүлтэйгээ дайсны цэргүүдэд ялагдвал дайсны цэргүүд чи өөр чинь гал руу орж ирдэг байхгүй. Ар гэрлэгч. Адуу малын чинь дээрэнд нь эхнэр охтуудын чинь булаан, үр хөвгүүдийн чинь хаална. Амар юм болно ш. Тэр чинь ялсан тал нь ялагдсан тал руугаа очиж стандараа хяаруулж хайдаг байхгүй. Тэгэхээр ар гэрээ хааны зарлиг бол хатуу зарлигаа, хааны зарлигаа биелүүлье. Нэг номерт дотоодын далд ухамсар нь ар гэр нард яваа. Чи өөрөө хаалуулах юм бол ар гэр чинь будаа. Яах юм? Хэн харж чадах юм? Тийм биз. Тийм болохоор зэрэг нэг амар том хариуцлагыг нь цуг аваа явуулцдаг байсан байхгүй. Тэгэхээр тэд нар чи бас нэг тэгж одоо эцсээ хүртэл байлдажсэн тийм тал бол байдаг. За тэгэхээр энэ хүн амын тооллогыг бол маш нарийн гаргаж ирдэ. 10-т. Чи чинь хэний 10-т хэлээ? Гэхдээ би тэрний 10-т. За танаа чи эхнэр хэдэн хүүхэдтэй лээ? Би тэдэн хүүхэдтэй. Тэдэн охиндоо тэдэн хүүтэй. За 20 жилийн дараа танаахаас бас нэг цэрэг гаргах юм байна. Тэ мэ? За танаахаас нэг одоо нэг үйлдэн дуурн тим юм гаргах юм байж гэдэг юм. Ингээд хүн амын тэр 10-т болгон өөрийнхөө гэр бүлийнхаа тоогоо ам бүлийн тоогоо хэлцдэг байхгүй. За ингээ ам бүлийн тоогоо хэлчихэр чи тэр хүн амын тоо яах вэ? Гараад ирнэ. Тэгэхээр энд хүн амын тоо яах вэ? Бүрэн тоологдчихдаг. 100% бүрэн тоологддог. Тэгэхээр нэг сони юм байна. Чи 10 хонтой хүн байлаа гэж бодсон шүү дээ. Чамаас татвар авахгүй. Яагаад? Яагаад? Ингээл ерөөсөө чиний амьдрал хараахан татвар төлөх хэмжээнд очиагүй. Бүр тэгдэг үсэн. Тий. 10 хонтой болцсон бол 15 хонтой биш үү те? Чамаас татвар авахгүй. 20 болвол аваад эхэлтий. 20 болвол аваад эхэлтий. Энд чинь бас яаж ин өгөөдөө хааны нийгмийн ямар бодлого вэ? Одоо хөгжил дэвшил гэх юм. Үгүй ээ, нийгмийн халамжийн. Нөгөө өнчин ядуусыг тэтгэх гээд өгөөдөө хааны нэг 4 сайн улсд ордон штэ. Нэг хонь өгнө, нэг морь өгнө, нэг өхөр өгнө. Энэ нь ингээд одоо ядуурлаас гарахад тус болно. Нийгмийн баян ядуугийн эрс тэс ялгааг бүдгэрүүлдэг юм аа гэд санжийн хойлоо нэг ярьжсэн штэ. Тэрэн шиг яаж ийн яг ингээд тус болдог байхгүй. Гэтэ хүн татвар төлөхгүйгээл нэг 15-ын дотор хүн малаа бариад яваад байхгүй штэ. Улам баяжи олшрол хүн чинь тэгээд яах юм бэ?
Чи дөнгөж 15 дээр л яваад байгаа юм уу? Маань эдэнстэй нэрэ 1000 малчин болох нь холгүй болчих гээд байна штэ. Чи тэгтлээ. За хаан татвар төлөхгүй, улсдаа татвар төлөхгүй гэлгээл явж байгаа юм уу? За чи ч тэгээд чам шигийн бодолтой амт манай аравт ч яваад ч тэг гэж чинь ядж яхад нэр хүндий. Хоёрдугаарт угамсрын асуудал өөрсдөөс нь шаарддаг гэсэн байхгүй. Тэгэхээр яаж ин үгээгүй цэрэгтэй бол өгчдөг. Энэ нь 20 хүртэл тоо толгой нь хэмжигддэг байсан баг штэ. 10 бойл 9-өөр нь чи голоо тэгэл хийж штэ. Би 10хан л малтай. Тэгээ хайшин тоогоо бариад идэг. Нөө мал нь өсдөг юм хайш. Тийм биз. Ийм арга хэрэглэж магадгүйгээд малаа өсөхгүй байгаа цэргүүдийг шууд балуу цэргийн арав руу ангилдаг байсан байхгүй. Малаа өсөх. Чи одоо чам бүтэн жил байлдлаа нөхөр минь. За бүтэн 2 сар 3 сар байлдлаа. Өөрийнхөө татвар төлөх малын тоог чи 20-оос идрүүлэхгүй байна. 20 ч хүрч чадахгүй байна. Байлдаж чадахгүй юм уу? Яагаад татвар төлөхгүй байгаа? За наашир энэ одоо нэг малын тоо толгой нь 20 хүрэхгүй байгаа цэргүүдийг аваад бүгднгийн балуу цэргийн анги руу оруулна. Балуу цэрэг гэж юу? Нөө урд гарч торгуулийн сум аа. Тэг хамгийн түрүүнд одоо үтгэн гэх юм уу? Тэгэхээр энэ муу арга хэрэглээд иж бас явж болохгүй ч юм шүү дээ. Татвар төлөх л ёстой. Чи хүн бас мэдээж хэрэг муу арга хэрэглэн шүү дээ. Хүн чи татвараас сухахын тулд янз янзын арга хэрэглэн. Тэгэхэд яах вэ? Төр нь давж сэтгэх хэрэгтэй болдог байхгүй. Стендер дайн байлдаан болоод байдаг 2 3 сар нэг тэг 3 сар чи нэг үлрэл өнгөрчөөд байгаа байхгүй. Малынхын тоо толгой нь 20 хүрэхгүй байгаа байхгүй. Энэ мөч байлдчихдаг байгаа юм шүү. Энэ мөкстэй нэг яагаад нэг балуу цэрэг рүү явах юм бол энд одоо стендер 2 нугалнаа 3 нугалнаа бүр 20 30 нугалнаа өөрөөс нь шалтгаалаа гэдэг ингээд балуу цэргийн игнээ татагдчихдаг болохоор үнэнчээр байлдаад үнэнчээр татвараа төлөөд явхаас өөр арга байхгүй. Хааны зарлиг хатав. Хааны зарлиг хатууч гэсэн хааны удирдах байгуулж байгаа энэ улс орн оршин тогтох ёстой. Тэгэхээр яах вэ? Алба татвар төлж л таараа. Бүгд төлнө. За тэгэхээр яаж ийн? Энэ хүн амын тоолгооч сайн хийдэг. За ингээд хэн хаанаас хэр зэрэг их хэмжээний алба татвар өгдөг вэ гэдгийг их эзэн хааны хөх дэвтэрт тэмдэглэгдээд үлдсэн байна. Хөх дэвтэр тэмдэглэгдээд үлдсэн байна. 1189 онд хар зүрхний хөхнөр дээр их эзэн хаан Тэмүүжин хаанаар өргөмжлөгдсөн штэ. Одоогийн Хинти аймгийн Авраг гэдэг хот одоо хотыг нээслээ болгосон. Авраг хотыг Хинтид нэг Авраг гэдэг мэднэ үстэй. Авраг гэд. Тэр чин их эзэн хааны Тэмүүжин одоо Чингис хааны нийслэл нь байсан. Хинтид. Тэгэхээр яг тэр Хинтид нийслэлээ тохинуулахдаа хаан болж байгаа юм чи хуулаа гаргахын тулд хамгийн анхны их засаг хуулийн дэвсгэр хууль болох хөх дэвтэр. Хөх дэвтэр дээр энэ бүхэн бас бичигдэж үлдсэн байна. Тэгэхээр яаж ийн хаан хүн одоо 1206 онд их засаг хуулиа бичтэл хуульгүй явж исэн гэж байхгүй шүү дээ. Харин нэг тэгж таа. Хүмүүс тэгж ер нь боддгийм байл шүү дээ. Тал нутгийн анхны хууль бол их засаг эцсгээс өмнө юу ч байгаагүй хаан өөрийнхөө дураар асуудлыг шийддэг байсан гэх. За манай хаан тэгээд хуульгүй л нэг чинь их засаг хуулиас өмнө 1189 онд Хинти аймгийн Авраг гэдэг хотод нийслэлээ байгуулад хөх дэвтэр гэдэг хуулиар удирдах явсан. Бүх Монголоо нэгтгэхэд оройлоод ганцаараа гараад ирэхэд 1206 онд өргөмжлөгдөлтөө их засаг хуулийг бичсэн. За үүнийг нь бол мэдээд авах хэрэгтэй. За хөвчүүр гэж юу вэ? 1%. За тий. Энэ бол үндсэн татвар. 100-аас 1-ийг авдаа. 100-аас 1-ийг авдаг гэсэн үг. Чиний 100 хоньны 1-ийг л авлаа. 99 чинийх шүү. Яг зөв. За энэ хааны ордны хэрэгцээ цэргийн хүнс өртөөгөр ингээд зардалд шууд цацуулагдчихдаг. Чи нэг зүү юм те. Чиний 100 хоньоос 1-ийг авчиж байгаа шүү дээ те. Өртөөний албанд те бой хийгээд явуулчих байхгүй. Тэгээ тэр нөгөө нэг юугаа авна шүү дээ. Өртөөний тэр хүнээ тийжээ. Хүмүүсээ тийжээ. Тэгээ дээрэс нөгөө гэргээ өрөө явж байгаа хүнийхээ хоол болох нь шүү дээ. Тий. Тэгэхээр би бас тань сэнийг асууж үзсэн. Тэгээ бид нар амирыг татвар аваад байт юм байна. Яг хөвчөөрөө аваад, говчоороо аваад, албаа аваад байт юм байна. Юун зарцуулт юм. Яг тэр нь ямар яг зарцуултныг хаана угаад байгаа. Тэгээ хаан өөрөө идчих тийм үү те. Харин бас тэгж бодохдохоор тэгсэн чи яг үндэ их хуралдаад байгаа их манай их стэйц нь хуваагаад идчихдэг. Тийм юм бол байхгүй. Би сая хэллээ шүү дээ.
Их хааны хөвчүүр бол ордны хэрэгцээ болон цэрэг эрсийн цэрэг дайчдын хүнс мөн өртөөний зардалд шууд зарцуулагддаг байсан. Энэ зарцуулагдж байгаа нь бол маш шудраг дарамтгүй татвар юм аа гэж хэлж байгаа байхгүй. Босоо шудраг үзэж байна шүү дээ. Хөөх юм уу 100 хантнаас тгийг авсан цаадах чинь 99 хантай л байгаа. Эрх хавар тэгээд одоо хэд хургалахын тэгж байгаа л болно шүү дээ гэдээ ингээд хэлж байгаа жишээтэй ч юм уу. За энэ өртөөний татвар, өртөөний алба буюу өртөө. Хамгийн анхны интернет байхгүй. Тий. Интернет. Нөө нэг алдарт өгөөдөг шүү дээ. Монголын хууль 3 хоногт энэ гэдэг. За тий. Эн чинь ерөөсөө эндээс ихтэй гэдэг байгаа шүү дээ. 3 хоногийн дотор Монголын эзэнт гүрний бүх газар нутаг руу хууль хурж болдог. Болохоос биш 3 хоног хэрэгжиж дуусна гэсэн үг биш ээ. Тий. Хааны зарлиг 3 хоногийн дотор улс орны өнцөг булан бүр төгдөг л байхгүй. Гэтэл тэр чинь газар нутгийн хэр том билээ. Харин тий. Тэгэхээр тэр том газар нутг руу тэгж 3 хоног төрнө гэдэг чинь бол 270 км газарт нэг өртөө байдаг байхгүй. Бүгөө авсан ич тавхлаа шүү дээ. 270 км-ийг тууллаа. Маага чамд өчөж байгаа шүү дээ. Намааг амраачиж байгаа. Чи өөрөө хооллоод, унтлаад, амраад, бие засцсан сайхан гоёод ингээ хүлээж байгаа. Надаас хааны зарлигийг авлаа. Амарцсан морь унаад, хурдны морь унаад чинь мордын сойж байгаа шүү дээ. Яг уралдааны морь ингэж уралдуулдаг шиг. Дурын одоо уурга бариад дурын морио уургалаад давхитгүй байхгүй юу? Тусгаа тэгэж одоо хурдан удмын морио сонгоод унаг байхаас нахуулаад бэлдээд яг уяаны одоо хурдны морины энэ одоо уяач шиг одоо ингээ сойдог байхгүй. Чи тэр морио унаад 270 км давхиж байгаа байхгүй. Тэнд нэг хүнд өгөн ч гэдэм үү. Ямар ч байсан их хааны хууль 3 хоног дотроо очдог буюу Монголын хамгийн анхны нөртөө гэдэг чинь юу? Интернет юм ба. Хүн төрөлхтний түүхэнд интернетийг анх одоо тэ орчин үеийн интернетийг анх Чингис хаан үндэслэн ингээд Америкийн бүр юун дээр байгаа шүү дээ. Та нэг би чамд хэлжсэн шүү дээ. Юу вэ? Хүн төрөлхтөнд үлдээсэн өв соёл. Өв соёл дээр тий та нэг ярьжсэн. Анхны нефт энтер гэлсэн. Тий яг тэрэн дээр чинь монголчууд өнөөгийн интернет цахим ертөнцийг үндэслэгч нь байсан юм аа. Энэ хүн бол Чингис хаан юм аа. Тийм болохоор 1996 онд Вашингтон Пост Вашингтон Постод их эзэн Чингис хааныг мянганы үнээр оруулахад нэр дэвшүүлье гэдэг нэг тэгжсэн тийм бүр баримт байгаа. За тэгэхээр чинь яаж юм? Энэ өртөө бол ер нь бол анхны интернет ард иргэд гэхдээ энийг бол өөрсдийн зардлаар бас тижээдэг байсан. Бас ингээд хариуцдаг өөрсдийнхөө зардлаар. За ямар өрхтэйг бол өртөөний зам дагуу ингээд нэг айлууд хамгийн сайн мордоо сойгоод ингээд бэлэн байлгачдаг. Тэгэд ич төлөөлөгчийг хооллож унтлаад тэгэд байрлуулах байрыг ингээ заагаад өгчдөг. Тэгээд тэнд нь унтаж амруулж ягаад тэгээд яадаг явуулдаг байсан. За тэгээд ингээд өртөө нь болохоор зэрэг маш өндөр зардалтай. Тийм болохоор зэрэг их хаан өртөөний албыг их эзэн Чингис хаан маань өртөөний албыг төрийн чухал хэрэгцээнд ашиглахыг хуульчилсан байна. Дурын дурак болгон өртөө хийхгүй шүү. Энэ бол их эзэн хааны хуулийн дагуу явагддаг том сүлжээ шүү. Эзэнт гүрний бүх мэдээллийг авахын тулд. Тийм болохоор үүнийг би их засаг хуулинд хатуугаар хуульчилж өглөө гэж их хааны зарлиг бол гарч ирсэн. Тэгээд энийг татварынхаа буйнаар хэлж байгаа шүү, тэ? За тэгээд тэр нь хувийн зорилгоор одоо тэгэхээр яаж ин ашиглахыг ер нь байхгүй тусгай өртөөчдийг тавьдаг гэсэн байхгүй. За та нар тэр өртөө рүү яв. Гэл их хааны зарлиг гарсан. Өртөөч чинь тэгээд ингээ явдаг. Өртөөчд явахдаа яг гэр бүлээ адуу малаа аваа явчихж байгаа байхгүй юу? За ингээд өртөөчдөө ингээд яваад их хааны өртөөний албыг гүйцэтгэх нь үр хүүхдээр амьдарч байгаа шүү дээ, тэ? Хэдэн үеэр би өртөөчөө. Манай өртөөчин байсан. Би одоо өртөөчин ч гэдэг юм уу, тэ? Энэ бол их хааны зарлигаар ингээл явсан юм аа ч гэдэг юм уу. Бас ингэж өртөөний энэ тэгтээ жоохон хэцүүхэн алба байсан гэж ярьдیں۔ Тэгтээ өртөөний татварыг бол цаг тухайд нь бол заавал төлнө. Их засаг ба татврын хөнгөлөлт гэж бас юу вэ гэж бодож байгаа байхгүй. Их хаан татварыг зөөлөн хүч болгож ашигласан дэлхийн бараг анхдагч гэмээр удирдагч юм аа. Манай их эзэн хаан Чингис татвар гэдэг имийг зөөлөн хүчний бодлого гэж байгаа шүү дээ. Одоо чи битэр ч хоёул олон улсын харилцааны хүмүүс штэ улс төр тэ олон сэтгэл татах гэдэг байгаа шүү дээ. зөөлөн хүчний бодлого гэж юу вэ гэдгийг чи мэдж байгаа шүү дээ.
Тэгэхээр эзэн Чингис хаан маань бол татварыг дэлхийн зөөлөн зөөлөн хүч болгон ашигласан хамгийн анхны удирдагч юм аа. Бараг дэлхийд анхдагч гэж хэлж болж байна. За энэ болохоор оюуны салбарыг бол дэмждэг байсан. За энэ эрдэм номтой хүмүүсийг сурган хүмүүжүүлэгч хүмүүсийг тийм ээ мөн зохион бүтээгч хүмүүс гэдэг чинь инженерүүд үү. За тэгээд ийм хүмүүсийг тэгээ бас нэг сони юм байна. Шашныхныг алба татвараас нь эхлээд 1 жил чөлөөлд юм байна л да. Бүгдийг. За та нар 1 жил алба татвар төлөхгүй эзэн хааны зарлиг гарсан. Хийсний зарлигийг сонссон биз? Татвар төлөхгүй шүү. Харин 2 дахь жилээс ахуулаад та нар татврын ердөл бүгд төлж байгаа бол та нар 1%, 2% төлнө ч гэдэм юм уу. Ингээд 1 жил татваргүй таатай байлгадаг байх нь шүү дээ. Ингээд цаашаа 1 жилийн дараа 1% төлнө шүү. 2% төлнө шүү гэж ингэж хэлдэг байсан байна. Шууд бүгд татвараас чөлөөлөгдөн гэж байхгүй. Харин тийм л байна. Тийм тэрнээс би эзэн хаа надад ийм сайхан зарлиг өгсөн. Би татвар чиний хажууд би татвар төлдөггүй штэ гэдэг ингээ байж л тийм ш. Яагаад өгшин чинь доктор, профессор, PhD штэ шүү дээ. Тийм болохоор харин бас нэг талаараа хар хоримд олон шашны сүм хийдүүд баригдаж эхэлсэн. Олон шашны төлөөлөгч нар Монголын хааны ордонд цуглараад ертөнцийн үзлийн талаар мэтгэлцдэг, маргалддаг байсныг хоёлоо ярьж ирсэн шүү дээ. Тийм биз? Мөнх хааны ордонд юу болж байлаа? Мөнх хааны ордонд 1254 онд. За тэгэхээр яаж ийн? Энэ шашныхныг татвараас ингэж чөлөөлсөн. За яагаад ингэж чөлөөлж байгаа юм бэ гэж асууж байгаа. Энэ гайхаж болно. За альва улс орны улс үндэстний эрдэмтэй, мэдлэгтэй ер нь бол ямар ч улс үндэстэн ба штэ тий. Манай эзэн хааны хууль байгаа. Ер нь бас өөрийнх нь ойлголт байгаа юм. Альва улс үндэстэн эрдэм мэдлэг эрүүл мэндээр тогтд юм аа. Их эзэн Чингис хааны лүндэн томхог бууж штэ. Улс орон эрдэм мэдлэг эрүүл мэндээр тогтноо. Бас амар хэлж байгааз. Тийм учраас яаж ийн? Улс орон эрдэм мэдлэг эрүүл мэндээр тогтдсон бол эрдэмтэй мэдлэгтэй эмч домч хүмүүсийг татвараас чөлөөлж идэг байх нь шүү дээ. Үүгээр бас яадгүй. Бусад улс орныг эзэлчихэд тухайн улс орны нийгмийн дээд түвшний элит түвшин эрдэм мэдлэгтэй мундаг хүмүүсийг өөртөө татдаг байсан баг. Альва улсыг байлдан эзлэхдээ хүний сэтгэлийг хураа. Хүний сэтгэлийг эзэмдсэн цагт би энэ хаа холдоо билээ гэдэг чинь бас арай энэ дээр байгаа юм биш үү? Эзэн Чингис хаан эзэлсэн болгоныхоо дайсныхаа улс болгоныг алаад хядаад яваад байгаагүй шүү дээ. Тухайн улс орноос эрдэм мэдлэгтэй, зохион бүтээх ур чадвартай, хацаргаа охтыг ч бас амьд үлдээ. Бусд нь надад хэрэггүй гэдэг байсан санаж байна. Тэгээ бас татврын хөнгөлж ажиж байгаа. Ингээд татврын хөнгөлж ажиж байгаа. Юулууч хуцаа Кеданы төрийн түвшмэд буюу Кедан хүн Алтан улсын төрийн түвшмэд байсан хүн шүү дээ. Яагаад Чингис хаанд үнчээр зүтгэж байгаа өөр улсын юм бэ жиж. Тийм биз? Махмуд Ялавайч Хорезмийн хүн байсан шүү. Чингисан Уйгурын хүн байсан шүү. Гадаадын эрдэм номтой хүмүүсийг татж штт. Тэгээ яаж ийн? Татвараас чинь хөнгөлөе. Миний байгуулсан Монголын эзэнт гүрнийг хөгжүүлэхэд та бүгд эрдэм мэдлэгээ зориулаач гэж хэлсэн байна. За ойлгосон. Тэгэхээр ингээд таны яриаг ингээд сонсохоор нэг юм дүнэлтэж болж тэ. Татварыг хөнгөлөх юм бол за улс орон хөгжих юм байна, эдийн засаг сайжрах юм байна, өртөө улаач хөгжих юм байна. Тий. За тэгээд эрдэм мэдлэгтэй хүмүүсийн тоо нэмэгдээд ирэхээр улсын хөгжил сайжирна гэдэг ийм санаа ард нь шууд бууж ирж байна. Тэгэхээр яалтч нэг талаараа бас нөгөө улсын хөгжил татварт байдаг гэдэг дүгнэлтэж болохоор байна. Шээранаас бол тийм байна. За тэгэхээр багштай их баярлалаа. Тэ бас татварын талаар ер нь бол таны түүхийг сонссон хүмүүс ялангуяа би одоо яг өөдөөс чараа сууж байгаа баг тань шиг түүх сонсож байгаа хүний хувьд бол би бол анзаарсангүй энийг бол ерөөс анзаараагүй байна. Тэгээд энэ талаар бас ярьж өгч байгаа танд маш их баярлалаа. За үзэгчтэй ч гэсэн бас энэ талаар сонсож бас та бүгдийг бас нэг зүйлийн шинээр сурч чадсан болов уу гэдэгт бас бидний зөв сэтгэлтэй байна. За тэгээд нэвтрүүлгийнхаа төгсгөлд хамтран ажиллагчаа танилцуулъя. За бидний энэ удаагийн хамтран ажиллагчаар кафе капсул
хамтарч ажиллаа. За энэ кофе капсул маань кафе маань Michelle Walking City-д үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгэхээр та бүхэн маань дэлхийд алдартай Starbucks-ийн аль биесны франчайз кофег амсч үзэх юм бол энд хүрэлцээрэй гэж хүсэж байна. За ингээд үзэгчтэй донешны хэлээчтэй. Тийм. За мөн энэ доор гарч байгаа данс руу эрхэм үзэгч та бүхэн маань сэтгэлийн тус тийм ээ явуулаарай гэж хүсэж байна. Тийм учраас бидний үйлдвэрийг дэмжиж лайк, share, subscribe та бүхэн заавал дараарай. За тэгээ энэ удаагийн дугаарыг энэ хүрээ завсарлаад дараагийн дугаараар эргүүлцэлтлээ. Баяртай.